Эртний Ромын философ Сенека хэлэхдээ хүн махан биендээ маш сайн ач холбогдол өгж биеэ маш сайн арчлах ёстой гэж хэлсэн байдаг. Ингэснээр бидний бие махбод оюун санаанд захирагдах боломжтой болт юм байна. Эсвэргээрээ одоо биеэ арчлахгүй байх юм бол бидний бие махбод оюун санааг минь захираад байх болно гэсэн үг тийм үү. Сенека яагаад ингэж хэлсэн бэ гэхээр хүн мэдээж эрдэм мэдлэгтэй хүн болж нийгэмд хэрэгтэй хүн болж төлөвшөх нь бол хэрэгтэй. Гэтэ инхийн тулд хамгийн чухал суурь шаардлага нь бид нөр өөрсдөө эрүүл чирэг биетэй байх хэрэгтэй юм байна. Сенекатай адилхан маш олон философч түүхэнд эрүүл чирэг байдлын дасгал хөдөлгөөний чухал байдлыг бол дурдж ярьсан байдаг. Жишээлх юм бол Хятадын Күнз, Грекийн Аристотель, Плато, тэгээд Ромын эзэнт гүрний хаан Маркус Аврелиус хүртэл хэлсэн байдаг. Тэр хэлэхдээ би өглөө босоод дулаан өнжилтөд хөвтөж байхдаа би орноосоо босох уугүй юуг бол боддгоо. Тэ? Гэхдээ би дулаан өнжилт хөвтөх гэж хүн бос төрсөн юм уу гэж бол ярьдаг. Түүнтэй адилхан одоо юу гэдэг бид нэр өглөө тухтай байдлыг эрхлээд авахгүй босоод биеэ хөдлөх ёстой. Өөрсдийгөө сорих хэрэгтэй. Хатуужил төсвэрийг бас өөртөө суулгах хэрэгтэй гэж одоо Маркс Аврелиус сургасан байдаг. Өөртөө хэлсэн байдаг. Тэгэхээр өнөөдрийн нийгэмд бол бид нэр ялангуяа дасгал хөдөлгөөн амьдралын нэг хэсэг болохоос илүүгээр бидний одоо ажлынхаа хажуугаар хийдэг ийм одоо extracurricular activity буюу чөлөө цагаараа хийдэг ийм одоо үйл хэрэг болчиход байгаа байхгүй. Эртээр үед бол яг hunter gatherer гэж байгаа тийм жимс түгээд ан хийдэг байсан хүмүүсийн хувьд бол дасгал хөдөлгөөн өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг байсан тийм. Тэр бол тэдний ажил байсан. Өнөөдөр бид нэр машинд суугаад ажилдаа очоод офис дээрээ 8 цаг суудаг ийм ажил хийгээд гэртээ ирээд буудан дээрээ суугаад зурх юм уу хуцаа үздэг болсон. Тэгэхээр хажуугаар нь бид нэр цаг гаргаж дасгал хөдөлгөөн хийхгүй бол түрүүний Сенекагийн хэлээд байгаа энэ эрүүл чирэг биетэй байж оюун санаандаа захирагдах хэмжээний энэ хатуужлыг суулгах боломжгүй нөхцөл байдал бүрдсэнийг өнөөдрийн энэ орчин цагийн амьдрал бол биднэрт бүрдүүлсэн байна. Тэгэхээр эртээр үеийн хүмүүс шиг та нар одоо бид нар бүгдээрээ мэдж байгаа янз бүрийн эртний одоо Ромын музейч юм уу эсвэл Грекийн музейг үзэхээр одоо баримлууд те маш гоё биетэй өнөөдрийн боди билдер хүмүүс шиг болох хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс бол өөрсдийнхөө бие махбод эрүүл чирэг байдал дээр бол маш сайн анхаардаг байсан нь бол ойлгомжтой. Харин өнөөдөр эсэргээрээ дэлхийд дахин тархалт бол маш хөвчтэй газар авж байгаа. Хятадын хувьд гэх юм бол 20 жилийн өмнө нийт ард иргэдийнх нь одоо 4-5% нь бол тархалтай байсан гэж тоо байт юм билээ. Тэгвэл тэр тоо өнөөдөр 16-аас одоо 20% хооронд хэлбэлцэж байгаа юм билээ. Тэгэхээр тархалт маш хөвчтэй газар авж байгаа гэсэн Хятадд. За бусад улс орнуудад тархалт бол бүр илүү өндөр баг тий. Хятад бол харьцангуй одоо сайхан бас ядуурлаас гарсан сайхан хоол унд дэлбэг болсон ийм улс байгаа. Америкийг авч үзэх юм бол нийт ард иргэдийнх нь одоо 3 хүндэтгэлийн нэг нь бол тархалттай байна. Монголын хувьд ч гэсэн тархалт бол маш ихтэй газар авж байгааг бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Тархалт бидний амьдралд ямар их сөрөг нөлөөтэйг бид нар бас бүгдээрээ мэдж байгаа тийм. Биднийг ямар ч одоо урам зориггүй болгодог, ажил хийх хүсэлгүй болгодог, цаашлаад янз бүрийн одоо хүнд өвчтүүдийг биднэрт бас өгдөг. Тэгэхээр тархалтын эсрэг тэмцэхийн тулд хамгийн том одоо хамгийн том одоо арга бол ерөөсөө л дасгал хөдөлгөөн хийх. Дасгал хөдөлгөөн ихтэй зөвөр хийхийн тулд бид нэг өдөр гараад гүүгээд ч юм уу эсвэл нэг өдөр жимд яваад амжилттай болохгүй. Ягаад тэгэхээр энийг бид нэр тогтмол амьдралынхаа нэг хэсэг болгох шаардлагатай байдаг. Яг хоо Чинхуагийн их сургууль дээр ирээд биний анзаарсан юм юу вэ гэхээр одоо та нарт харуулъя л та. Иймэрхүү спортын талбай, гүйлтийн талбай, за усан бассейн, жим хаасайгүй. Тэгээд энэ оюутнууд нь өдөр тутамдаа өдөр болгон цаг тутамд ямар нэгэн байдлаар спортоор хичээлдэг харагдсан. За спортгүй бол Чинхуагийн оюутан биш ээ гэж бас хүртэл одоо өрөө өгөртөл байдаг юм л тий. Тэгэхээр спорт оюутнуудын хувьд за энэ сургуулийн магадгүй бодлогын хувьд яа тийм чухал вэ гэдгийг би бас ойлгож эхэлж байна. Яг Сенекагийн хэлсэнчлэн энэ айгуу жоон чимээд байх шиг байна. Яг Сенекагийн хэлсэнчлэн хэрвээ энтхийн оюутнууд бие махбодын хувьд эрүүл чирэг байх юм бол
нөгөө бодож сэтгэж байгаа нь илүү сарвал тий. Илүү сайн хичээлээ хийх, илүү сайн энергитэй байх боломжтой болцоо нь бүрдэж байгаа юм байна л да. Харин Монгол оюутнуудын хувьд ингээд бид нар ингээд хараад үзэх юм бол Монголд тогтмол дасгал хөдөлгөөн хийх маш хүндрэлтэй. Яагаад вэ гэхээр биднэрт нэгдүгээрт яг өвөл хүйтэн байдаг. Хоёрдугаарт тоглоод гараад одоо алхчих гэхээр замын засмал зам нь байдаггүй. Гүйлтийн талбай, спортын орднууд нь бас байхгүй. Нэгдүгээрт яг үнэтэй заалаа гэх юм бол зөвхөн жимийн жишээг аваа л та. Одоо фитнес сарын хамгийн амтгандаа л 200 мянга баг байгаа болов. Тэгээд дээшигээ 500 мянга саяын хүртэл жим байгаа. Тэгэхээр 2,500-ийн дундад цалинтай улсад бол нийт цалингийнхаа 10%-ийг одоо жим зарцуулна гэдэг бол ерөөсөө л байж болохгүй хэрэг баг тий. Ердийн оюутнууд ялангуяа орлогогүй оюутнууд бол тэр жимийг ороод дасгал хөдөлгөөн хийх бол ямар ч боломж бүрдэхгүй. За энд бол жим жилийн хэд гэж байна? Жилийн бараг 300-400 мянган төгрөг байгаа байхгүй. Тэгэхээр хүн зүгээр ерөөсөө л байнга дасгал хөдөлгөөн хийж явах тэр боломж болцоо нь бол сургуулийнхаа зүгээс бүрдүүлж өгсөн байна. Миний бас нэг анзаарсан нэг юм юу вэ гэхээр Америкт намайг сурж байхад оюутан болгоно их дасгал хийдэггүй байсан тий. Спортоор бас хичээлдэг байсан. Яг хуу Америкт бол спорт маш чухал үүрэгтэй, маш чухал байр суурь эзэлдэг. Хүмүүс бүгд спортоо үздэг. Гэхдээ бүгд хүмүүс спортоор өөрсдөө хичээлдэг байсан. Тэгвэл Чинхуад тэр одоо яг от тамирчид оюутнууд гэхээсээ илүүгээр тэднэрт ач холбогдлохоос илүүгээр оюутан бүрийг хөдлөх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл чирэг байлгах тэр болцоог нь бүрдүүлж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр ерөөсөө нөгөө спортыг мангар хүмүүс хийдэг гэдэг ч юм уу те эсвэл одоо хичээл хийдэггүй хүмүүс хүн спортоор хичээлдэг гэдэг тэр ойлголтоос бас салах хэрэгтэй болж таарч байна. Ягаад тэгэхээр гэртээ ирүүч гэсэн хамгийн ухаантай, хамгийн их боддог хүмүүс хамгийн их дасгал хийж, хамгийн их алхаж, хамгийн эрүүл чирэг байдаг байсан байна. Тэгвэл өнөөдөр бид нар яагаад зөвхөн одоо нүдний шилтэй, жоохон тарган тийм хүмүүс бодлого боловсруулдаг, тийм хүмүүс одоо эрдэм шинжилгээний ажил бичдэг, тийм хүмүүс янз бүрийн хурал зөвлөгөөнд ордог гэж бодох хэрэгтэй тийм. Энийг одоо бол бид энэ ойлголтоос буруу ойлголтоос салах хэрэгтэй болов. Хамгийн эрүүл чирэг, хамгийн бак, хамгийн сайхан биетэй хүмүүс, хамгийн одоо мундаг, хамгийн оюуны ажлыг бид нэр хийж явах ёстой болов. Тэгэхээр хятадаас бас суралцах юм бол их байна. Миний хувьд бол энд би бол гүүх маш дургу. Гэхдээ энд ирснийхаа одоо далмаар ямар ч байсан гүйж эхэлж байгаа. Тэгээд нэг энэ жилийн төгсгөлд 21-ийн км-ийн хагас маратонд оролцох зорилготой байгаа. Тэгээд байнга яг 2019 оноос эхлээд ер нь бол жимд 7 хоногт 3-4 удаа явдаг. Энэ бак болох зорилгоор биш тий. Тэгэхээр дасгал хөдөлгөөнтэй байх нь надад илүү депресдгүй, эрүүл одоо түрүүний хэлсэн сарвал ухаантай байх боломж болцоог бүрдүүлдэг. Тэгээд бас миний анзаарсан юм би одоо гүүх дургу шүү дээ. Гэтэ ингэ хажууд талд талбай байгаад тахаар хүн өөрөө одоо гүүмээр санагдтал болт юм билээ. Тэгэхээр энэ их нааж гэдэг юм л та энэ түлхэц энэ хөшүүргүүдийг нь бас хүмүүст гаргаад өгөх юм бол ямар ч дасгал хөдөлгөөн хийх дургу хүн спортоор хичээллэх, эрүүл сарвал байх тэр бүх болцоог нь бас бүрдүүлдэг юм байна гэж бодож байна. Тэгээд тийм ээ. Тэгээд энэ хүртэл сонссонд маш их баярлалаа. Бүгдээрээ эрүүл сарвал, эрүүл чирэг, сарвал ухаантай байхын төлөө тэгээд бүгдээрээ хичээцгээе.